Орон нутагт гадаад дотоодын хөрөнгө оруулалттай олон компаниуд уулуурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, газар шороо байгаль орчны талаар хэрүүл маргаан дагуулсаар ирсэн. Говьсөнбөр аймгийн Сүмбэр сумын Алтан твш нэртэй жонш боловсруулах үйл ажиллагаа явуулж байгаа Хятадын компани газрынхаа нэрнээс эхлээд олон хүний анхаарал татаж, хардалт үүсгэж эхлээд байдаг. Энэ талаар манай сэтгүүлч дараах мэдээллийг бэлтгэсэн байна. Тус компани удирдлагууд хэлэхдээ бид Монгол улсын хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Үйлдвэр эхлэхээс өмнө улсын комисс сайн дүнтэй өгсөн гэх мэтээр тайлбарлаж байсан юм. Алтан твш компани дунд говийн баян жаргал нь дорн говийн айраг сумаас жонш олборлдог бөгөөд түүнийг 98% боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгодог байна. Байгаль орчны хувьд усны сан байгуулан хэрэглэсэн усаа гадагш нь асахгүй дахин боловсруулах үйл ажиллагаа явуулдаг. Мөн сум орон нутгийн удирдлагуудтай хамтран ажилладаг талаар тус үйлдвэрийн Монгол талын захирал хэлж байсан. Говьсөнбөр аймгийн Сүмбэр сумын 4-р багтай хамтарч ажиллаж байгаа. Багтаа зориулаад 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, хойсноор бол улаан болон одоо соёл болон төмний тийм одоо байгууллага маягийн сайхан тийм байшин барьж өгсөн. Энэ байран дээр одоо багийнхан ирж ямар нэгэн үйл ажиллагаа хурал зөвлөгөө одоо уулзалт бидний ямар ч зүйлсээр мөрөлдөх тийм сайхан байрыг бид барьж өгсөн байгаа. Мөн оюутнуудыг өөрийн компанид төлөвлөгөө сургаж байгаа. 3 оюутны өөрийн компанид төлөвлөгөө сургаад төгсөнгөт манайх өөрийнхөө өдөрт авч ажиллах гэсэн бодолтой сургаж байгаа. Алтан твш компани Монголын хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахаас гадна ажилчдын нийгмийн асуудал хөдөлмөр хамгаалал, байгаль орчин гээд олон зүйлд анхаарал хандуулдаг. Сүмбэр сумын удирдлагуудтай орон нутгийн нийгмийн асуудалд хамтран ажиллаж, тэрч бүхэл өөрийн үйл ажиллагаа явуулж байгаа сумаас 2 хүүхдийн дээд сургуулийн төлбөрийг төлж байгаа гээд олон ажлыг зохион байгуулж байгаа хэлж байсан.